Ногооно Ванли хоёр хамт амьдардаг болчихжээ. Манай хүнийг нэг чухал програм дээр ажиллаж завгүй байх хооронд сүнсэн анд нь харцсан л сууж байна. Ирээдүйд болох юмыг гадарлаад бэлдээд л байх шиг байгаа. Сунруу айл хэдийн супер хүчтэйг нь мэдсэн болохоор жаахан эвгүй байгаа ч ядчил нуух шаардлагагүй болцсон нэг бодлын амар байлаа. Ванлийн нөгөө л дуртай гомонгоо идчихэдл дэндүү их хүч гаргаад дахиад л заал нураачвда гэсэн мессеж ирнэ. Энэ удаа гайгүй байлгүй дээ. Нэг өдөр аав нь гэртээ ой санамж устгадаг төхөөрөмж бүтээсэн байдیں۔ Даанч амар бүтлгүй өөрийнхөө санах хог хоёр ч удаа арилгаад амжицсан байвал яах вэ? Ванлийн сургууль руугаа явахдаа тэр төхөөрөмжийг аваад гарна. Биеийн тамирын шалгалт эхэлж бондгор багш дүрмийг тайлбарлана. Хүн бүр шидэт номны оноож өгсөн сэлмийн дайчинтай хүчөө үзэх ёстой гинэ. Зарим нь ч хүчөө үзэх нь байтугай сарвайтлаа шидүүлчихдээ. Чэм бас яах вэ? 3 дугаар төвшний сэлэмчэнтэй таарч сурах юмаа сураад авна. Ванлины ээлж болоход багш нь багхан шиг хүч гаргаарай. Заал нураачвдаа хүмүүн гэж захидаг. Даанч манай хүн ерөөсө 1% хүчээ ашигласан чинь заал тэр чигтээ шуурганд автаж номноос аимшигтай хүчрэхийг илтчин гараад ирдэг. Хамаг юм нурд сүрээд аюул болж байгаа юм чинь. Ванлин сандарсандаа гэлс хуучин хэвэнд нь оруулж янзлаад аавынхаа төхөөрөмжөөр бүгдийнх нь ой санамжийг арчичдээ. Сунрон гэхдээ гэрэлт нь гэлбад ухаан алдсан болохоор ганцаараа зүгээр өнгөрчдөг. Энэ үед алс хоолын уулан дээрээс нэг өвгөн юу болсон бүгдийг нь харцсан байлаа. Явах цаг боллоо гэдэл сэлмээ бариад хөдлөнө. Тэгсэн нэг нууц газар хідэн гарууд калтын уулзалтаа хийгээд байж идэв. Энэ хоёр толгойлогч нь Кинг байхгүй байна гэдэл хоорондоо ярьж шүү. Нууц даалгаварт явсан болтой маа. Үзэгдэл солигдож дэлхийн шилдэг геймер Кинг гарна. Рекорд оноо 11,000 30 жилийн турш хийн ч хөвдөж чадаагүй гинэ. Яг үнэндээ бусад хүмүүс 100 оноо авах гэж бөө юм болдог гэвэл яах вэ? Сунрооныг ухаан алдчихаар нөгөө баян өвөө нь охин маань өвдчихлөө гэд хэдхэн цагийн дотор асар том имлэг бариулчихна. Дотроо тасархай. Бөө робот энтер болсон л газар байлаа. Ванлин эргэж очихдоо юу өгсөн гэж бодож байна? Мэдээж хөөрэ гоймо. Сайн даач биш. Найзууд нь бүгд амжихгүй завгүй гэжсэн манай хүн чаата харахгүй байсаар байгаад Сунрооныг эргэж очих ажил томилогдчихдөг. Хэсэг хугацааны дараа имлэг доторх тоглоомын төв рүү ороод Ванлин бүх рекордыг нэвдэж нөгөө айхтар Кингийн анхаарлыг татаадахнаа. За тэгээд тоглоомон панда хойдсныгоо Сунроонд бэлгэлчихнэ. Охинч бөөн баяр. Ванлиныг гараад ирэхэд ногооноо ухтаж аваад л Кинг гэж тийм хүн байдэн шүү. Нууц байгуулгын гишүүн гэж анхааруулна. Манай хүнч нээх тоохгүй. Энэ үед нөгөөх нь Сунрооны зургийг барьсан л ямар нэг хорон юм төлөвлөж байгаа нь тодорхой явж идэв. Ингэжит л нөгөө уулан дээр байсан настай хүн сургууль дээр нь хурч ирээд багшаар ажилд орё гэдэг. Элдний мастер гэгддэг домогт дулаанч гэж шүү. Хичээл заагаа зогсохгүй ирээдүйн залгамжлагчаа хайж яваа гинэ. Манай хэдийн ээлжит нэг шалгалт эхэлж 10 кг жинтэй бөмбөг шидэхэр болно. Чэн нилээн сайн гүйцэтгэж бусдыгаа гайхшруулдаг. Ванлин харин сэмээрхэн шид гаргаж жингэн сая дахин хөндрүүлж хагаад шидсэн чинь айгүй ойрхон унчтیں۔ Багш нь арай л суг юмаа гээл голж гин. Тэгсэн яг үнэндээ нөгөө бөмбөг нь ганцхан секундын дотор дэлхийг тойрч нисээд бүр сургууль руу дайрахаар ирж исэн геймер Кингийн толгойг нь оноод доошоо унсан байвал яах вэ? Рекордыг нэвтцэнгээд айгүй ууртай төөвөх гээд ирж исэн ууг нь. Маргааш өглөө нь мэдээгээр Хотын Баатар Зоо алдарт орогдлыг барьсан байна гэдэл ярьж өгч гинөө. Нөгөө калтын гарууд нь ч зурганд нь мөрөгцөн бид өшөөгч нь заавал авна энэ төр гээл. Дүрс солигдож гинэд цас орж сургуулийн ойролцоох газрын сүнслэг судснууд устж эхэлнэ. Яг л хүний судс шиг сүнслэг хүчиг газар доогуур тээж явдаг тийм судал байд юм байна л да. Тэр нь гэмтвэл буцааж сэргээх боломжгүйгээс гадна янз бүрийн хачирхалтай үзэгдлүүд тохиолдож хүмүүс ядарч сулддیں۔ Гинэ. Хүйтний ирч чангарч сургуулийн хаалга хүртэл хөлдөхөд бүгд сандарч эхэлдэг. Бариулаас барих төдийд л гар нь хөлдөх жишээ нь. Энэ бүхний ард нууц бүлгийнхэн байгааг мэдсэн Ванлин цасан шуурга дундуур дайсан руу алхаад л очино. Юун хүүхэд вэ гэж гайхаж байгаа л дайраад ирсэн манай хүн ганц хүрээл нистэл навна. Тэр юуч биш. Тасарсан байсан газрын судлуудыг хормын дотор засаж буцаад зун ирлээ. Элдний мастер харснаа хин ингэж вэ гэдэл гайхаж байгаа юм чинь. Энэ хооронд Ванлин цохиулсан гар телевизэд ярилцлага өгчээсэн зугаар захирлын хажууд пан гээл унаад ирнэ.
Сурвалжлагч нар гайхаад та ийм юм болохыг мэдчихсэн үү гэсэн. Мэдээж бүгд миний төлөвлөгөө гээл аваа ичнэ. Хүмүүс ч аргагүй л хотын баатар юмаа гэдэл шүтэж мөтцсөн. Гэхдээ сайхан гар дотроо өгтлээ хайцсан Ван Лин руу залгаж тусламж хүсдэг. Маргааш нь манай хэд бөөнөрөө дэлгүүр хийсэн л явж ийла. Гоо сүнсэн далавч гээд эртний идэлд нүдэ унгаагаал байж гинэ. Үнэн 100 сая. Мөнгө нь байсан ч худалдаж аваад ашиглаж чадахгүй юу бас асуудалтай гинэ. Өөрөөсөө эзнээ сонгодог гэж шүү. Тэгсэн тэнд Ван Линий толгой тарих өвдөд дэндүү чимээтэй байла. Нөгөө эртний идэллүүд бүгд л намайг аваач, намайг сонгооч гэдэг ахгүй юу? Чэн нэг нүдний шил сонирхсон солиотой үнтэй байдیں۔ Худалдагч залуу ирээдүйн сүнсний хүчээр төлбөрөө төлж болно гэж панаалдаад барахгүй болохоор blind box санал болгодог. 100 мянгаар энийг аваад ховор сүнсний амьтантай болооч гээл. Чэн Гуа хоёр бүр зээлээр авах нэ. Ямар нэг юм хийгээч ноо хоёр чинь лөөрдууллаа гэд сунрон Ван Линийг явуулна. Манай хүн тэгсэн азаа үзээд үнгүй юм авч болдог суглаа байгаагүй үстэй гэж нэгч ягаад гаргуулцдаг. Тэгсэн эргүүлэх болгонд хамгийн ховор алтан шагналуудын түүж эхэлнэ. Худалдагч залуугийн хөлсөн зүгээр үер шиг л урсж байгаа юм чи. Манай хүн бүгдийг нь хожоо дуусгах нэ. Бүр аргаа ороод маа энэ гомог үнгөө тоглохоо болчих тэхүү гэхээр нь гомогоо задлсан чи. Дахиад нэг гомоо үнгүү гэсэн бичиг гараад ирвэл яах вэ? Ядж яхад нэг биш нилээн хідэн удаа дарааллаад хожчихноо. Уут муут нь бүр хөглөрч байгаа өстэй. Худалдагч залууч өстэй уйлж байгаа юм чи. Найзууд нь ч бөөн баяр Ван Лин өстэй азтай ямаа гэцгээгээд л. Үзэгдэл солигдож тэнгэр түрх замын 3,000 нууц техникийн тухай гардаг. Тэрнээс нэгийг нь л эзэмссэн байхад дийлт хэргүй болтын байхаа. Шидэд эльфүүд шинээр 2 хүн ирсэн энтер гэсэн чинь нөгөө Ван Линд цохиулсан гарууд байдیں۔ Энэ хоёрч бүтэхгүй нөхдүүдтэй гэснэ сарны хот руу чулуутжээ л да гэж шүү. Муу санаатай хүмүүст тэнгэрт хүрэх замын урлагийг эзэмшүүлж болохгүй учраас энэ эльфүүд хяналт хийгээд байж байгаа гинэ. Яг энэ үед нэг урт үстэй гай бясалгал хийгээд сүнсэн биеийн хамаг кунфугээ шавхаал тэнгэрийн шатаар өксөж идэг. Нөгөө эльфүүд даанч багшаага хүндлээгүй хүнд нууц техник заахгүйгээд түлхээд нгаачтیں۔ Уг нь 6-7 мянга дахь удаага шалгалтанд орж байгаа гинүү. Үнэн оролдлоготой гар байдаг шүү. Нөгөө каалтынхан 2 гишүүнээ алдсан гэд бөөн уур олцгож уул муул завчаад бүр төвөөж идیں۔ Эднэр чинь зүгээр ч нэг танхаа гарууд биш үхшгүй мөнхийн шидэнд юу юугүй хүрэх байгаа сүрхий хүмүүс байд юм аа. За тэгжитэл нэг өдөр сургууль дээр нь Чэн Сунрон хоёрын санаачлагаар сайн үйлсийн аян өрнүүлэхээр болжээ. Маргааш гэрээсээ хэрэглэхгүй байгаа зарж болохоор зүйлс авчраарай. Цуглуулсан мөнгөөрөө боломж муутай хүмүүст туслана. Хамгийн их мөнгө босгосон сурагч шагналтай гэдэг. Ван Лин ногооно хоёр гэртээ зарах юм хайжгаад сав санаандгүй тэнгэрийн номын сан руу орчдөг. Эдний агуулах яахаараа энэ хөршгүй газартай холбоотой байдаг байна гэл ногооно бүр гайхаж байгаа юм чи. Энүүгээр солиод авчих юм байна уу гэл карманаасаа гомон гаргаад ирсэн бүтггүй гэд ногооно толгоос ихсэрнэ. Эльфүүдч эрхмээ таны ирж байгааг мэдсэнгүй өршөөгөөрөө гэдэл сөхөрж унаад сүйд болцгоодог. Цагаан жагсаалтанд байгаа цор ганц хүн гинүү. Ногооноч бүр шок. Царайнаас нь л тодорхой байгаа сте. Маш дуртай. Өөрийнх нь хувьд их чухал юм авчирч өгсөн болохоор өндөр үн хүрнэ гэснэ. Эльфүүд янз бүрийн юм санал болгоно. Шүлсээр нь хамгаалтын хувцс хийдэг хорхой ойлг нь тураадаг савналг нь таносын биелэж гарч ирж явах шиг. Манай хүн хэрэггүй л гэж юм. Эльфүүд ингээд завгүй сандарчаа хооронд нөгөө урт үстэй гай шатаар өгсөөр бүр гараад ирлээ шүү. Ганц гоймонгоор ийм их юм сольж болох юм уу гэд ногооно хатаархаж өгч байгаа юм чи. Үзэгдэл солигдож Ван Линий 3 настай байх үе гарна. Нэг эльф хүчийг нь мэдэрч гарч ирэнгүүтээ зурсан зургийг нь гоймонгоор сольж авсан юм байлээ. Тэгээл амтанд нь оруулсан юм байна л да. За тэгээд харж манай хүн хорон мууг битүүмжилдэг сав сонгож авлаа. Энэ үед нөгөө каалтын гар сургуулийг нь холоос харцсан газартай тэгшлэн дэгээд амар инээцэн зогсож идэг. Маргааш нь хүүхдүүд гэрээсээ янз бүрийн юм авчирсан байлаа. Чин аавынхаа хуучин илдэг, лин өөрийн гараар хийсэн баримлуудаа, гуа сүнсний муурнуудаа авчирсан байдаг. Мэдээж манай хэдэл болсон хойно нэгэн зүгтаад бөө юм боллгүй яах вэ? Харин Ван Лин юу авчирсан гэж будаа агшаагч. За тэгэл нэг юм хүлээсэн маягтай шанаага тулаал суугаад байна. Гүй чи жоохон хямартай байгаа ч гэжэтэл нөгөө гай зүсээ хувиргаад сургууль руу н ороод ирсэн маш хүчтэй галан шид гарахт нь манай хүн хурууныхаа үзүүрээр л хариулчихж байгаа.
Уг нь бол хэр баргийн хүн мэдэрч чадхааргүй шид юм байна л да. За тэгэд шидэ будаа агшаагчинд хийж тэсрэх бөмбөг олгоод хүүхдүүдийн дунд тавьчихдаг. Манай хүн ч яах вэ? Харсан ч хараагүй, анзаарсан ч анзаараагүй юм шиг царайтай юм чи. 100 захирал руу порталтаж очиод тэсрэх бөмбөгийг нь өөрийнхөө будаа агшаагч руу соруулж аваад лацтаа ичтээ. Хорон санаат нь дээвэр дээр байгаа. Учрыг нь ол гэхэд зооч. За тгийе огшаал гэлгүй яах вэ? Мэдээж хэрэг Ванлины өгсөн хамгаалтын хувцсны ачаар ямар ч гэмтэл бэртэлгүй барьж авдаг. Сайн үйлсийн аянаар сая гаруй сүнсний зоос цугларч сургуулийн захирал Ванлины гавьяаг үнлээд юу авмаар байна? Тэтгэлэг үү, өргөмжлөл үү, супер хувцс уу гэж асуусан. Нэг уут гомин гэж авдیں۔ Нэг орой хорон санаатны калтыг үлдсэн ганц гишүүн нөгөө геймер Кингийн сүнсийг амьлуулах санаатай явж гинэ. Нэг хаалган дээр очиж тогшоод жижигхэн боодолтой юм авангуудаа баярлал яваад өгнө. Ванлин булангаас харж яснаа очоод тогшоод онгойлгосон хүн нилээн айсан шинжтэй уут гомин гаргаж өгдөг. Маргааш нь бондгор багш нөгөө калтынхан маш олон тооны шавар цэргүүдтэй манайхан руу довтлох гэж байгааг анхааруулна. Элдний мастер шавар цэргүүд итгэвчгээр сүнсэн хүүхэдтэй тэнцвүүз хүчтэй болдгийг хэлж бүгдийг нь сандраа. Пам багшч сурагч нарт тэр доорн зарлаж бүгд хүчээ нэгтгэх хэрэгтэй гэж сануулдаг. Нээрэл нөгөө сахалтай гай шидээрээ 100 мянган шавар цэрэг дуудаж авчирч байгаа нь харагдана. Байдал эвгүүтэх нь ойлгомжтой болоход ногооно чөтгөрүүдэд дуудаж хамгаалалт үүсгэхэд тусалдیں۔ Шавар цэргүүд дайраад ирэхэд элдний мастер хурууныхаа үзүүрээр л нэгийг нь устгахчлаа. Тэгсэн ч сахалтай гай манай хэдийг өнөөдөр газартаа тэгшлэн гэдгээ багталтай наргагүй зарлаад хүчээ хоримтлуулж эхэлдэг. Ванлин маш хүчтэй энергийн долгион гаргаж нөгөө 100 мянган цэргийг нь босс моостай хамт арчаа айчваа. Бондгор багш энэ бүхнийг элдний мастрын ач гавья гэд ботчтیں۔ Нөгөөх нь ч тийм ээ би л баатар боллоо гэж энэ тэр. Яаж ийж байгаа л нэг импостер гараад ирчих юм аа. Энэ үед супер баатрууд дөрвөн махбодын калтынхны агууг битүүмжилж байгаа харагдана. Ажилгаа амжилттай гэд хэлж дуусаагүй байхад нь дэлбэрэлт болж нэг залуу газар доороос гараад ирдیں۔ Дөрвөн махбодын бүлэгмийг дөрвөн гишүүнтэй гэж бодсон байхтаа гээл. Нөгөө талд сунроо Ванлинаас гомон бэлгэнд авсандаа маш их баяртай. Түүнийг хамгийн найдвартай газарт хадгалахаар шийднэ. Тэгээд банк руу очиж 49 давхрын хамгийн өндөр хамгаалалттай сейфэнд хайрт гомонго хадгаллаа. Банкны ажилчид бүр гайхаж байгаа юм чинь. Тэгсэн өвөө нь аюулаас хамгаална гэд сунрооныг өөрийг нь 3 хоног сейфэнд нуухаар шийддэг. Энэ тухай мэдэн зурагтаар гарч ин тэр. Ванлин сонсоод анх удаага үнэхээр их ууралж байгаа харагдана. Найзууд нь уулзах гээд ирсэн өвөө нь зөвшөөрөхгүй. Нөгөө гай орж байгаа эрсдэлтэй учраас видео коллоор л яриулна. Яг яриа үежтэл гинэт тасарчдیں۔ Хорон санаат гай бүх саадыг даваад нэвтэрсэн байхаас гадна сунрооныг хулгайлаад өөрийнхөө сүнсний орон зайд аваачдаг. Тэгэд өөрийгөө өгшгүй мөнхийн бясалгагч өмнөх 4 гишүүнийхээ бүх хүчийг эзэмссэн гэж гайхуулна. Сунроо маш их айжсан байжэтэл Ванлины хоолой сонсогдож битгий ай гэж зоригжууллаа. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу сунрооныг үхэхийнхаа өмнө ийм хог идчих гэж доогөлж байгаа нь гарна. Гэсэн ч сунроон тоохгүй. Ванлины завраар гомонго идээд л байла. Гинэт эргэн тойронд нь энергийн тесрэлт болж төрхөн өөрчлөгдөд Immortal King мод буюу үхшгүй хааны горинд шилтчихнэ. Нөгөө хулгайлсан ба гэж хараа шоконд орлоо яах вэ? Ванлин зоригжуулж би чамд сүнсний хүчнээсээ төр өгсөн байгаа гэж тайлбарлана. Би хэр их хүч авсан бэ гэхэд нь ердөө л 100 тэрбумны нэгтэй тэнцэнэ гэж тоглоомоор хэлдэг. Гэхдээ ер нь бол үнэн баг шүү. Нөгөө талд нь найзууд нь сунроо яач вэ гэжсэн гинэт буцаж холбогдоод би зүгээрээ гэсэн ч нэг л өөр байгааг нь чи анзаарчна. Нөгөө залуу хамгийн хүчтэй техникээрээ дайрсан ч сунроо маш амархан бултаад хамгаалтыг нь эвдэлчхээс гадна бүр нистэл нь зөгтөг. Яг одоо болохгүй бол чамд л муудаа гэж сүрдүүлсэн ч сунроон тоолгүй сүүлийн цохилт өгч там руу нэлгээчтэй юм а. Ванлин бүх дэлхийн амар амгалан хамгаалсанд нь талархаж сунрооныг дахиад нэг удаа гомонгоор шагнадаг. Энэ бүхнийг ажиглаж исэн элдний мастер сунрооныг миний хайж байгаа залгамжлагч мөн байна гэж бодонгуудаа элдний бүлгмийн удирдагч болохыг гуйна. Бүр болоогүй. Та намаагч сурах хүчтэй байна. Миний багш болооч гэж авдیں۔ Сунроонч та буруу ойлгосон юм шиг байна гэдэл инээмсэглэнэ. Эртээд 60 дугаар сургууль дээр харагдсан хүч яг л мөн байсан даа гэдэл салдгүй шүү. Ванлины хүчийг нь харсан байгааз удахгүй гэрт нь очиод өвөөтэй нь уулзаж гуйлаа.
Өвөөн ч ихэндээ итгэхгүй инээд нь хурж ийсэн нөгөө сүрхий шидтэн ялсныг нь сонсоод маш их гайхна. Маргааш нь Ван Линий аав ээж хоёр эмнэлэг яваад ирийгээл гарна. Манай хүн өөрийн үнэнч туслах ногооноод зориулж бүхэл бүтэн шинэ ертөнц, шинэ галактик бүтээгээд завгүй. Ногооноо ч хэлэх үггүй болж Ван Линий асар их хүчийг дахин нэг удаа биширдэг. Дараа нь манай хэд зоо захирлын урилгаар шидэд үзүүлбэртэй театрт очино. Ван Лин гомоо аваад хоцсон тусгай тасалбараараа аль хизээний төрүүлээд ирсэн. Бүр Тэнгэрийн замын хүчээр тэр ертөнцийг нь өөрчилчихсэн хүлээж илаа. Тэнд аянган мөг гэх мэт үхшгүй мөнх хүмүүс л ашиглаж чадах маш үнэтэй ховор ургамлууд харагдана. Гэтэл энэ үед дөрвөн махбод бүлгийнхний багш шавь нарыг нь будаа болгосныг мэдээд галзууртлаа урлаж өшөө авахар хүрээд ирдэг. Зоо захирал асар их энергийн даралтыг нь тэсвэрлэж яадан Ван Линий өгсөн хувцсны ачаар л тогтчихийла. Театрын ертөнцид жинхэнэ утгаараа гал гарсан тулаан эхэлдэг. Чэн Гуа эднэр жүжиг үзэж ийн гэдэгтээ бүр 100% итгэлтэй чипс идэж мэдсэн байж идэв. Элдний мастрыг төрсөн дүү Тэнгэрийн замыг буруу аргаар эзэмссэн. Асар их хүчээр дайрна. Тэр хоёрыг долдож яхад сүнсний даралт нь эргэн тойрныг дэлбэлэх шахаж дүүн чи хөгшөрсөн намайг дийлэхгүй гэж мастер томордог. Элдний мастер хариуд нь өөрийнхөө цусыг элдтэйгээ холбож бүх хүчээ шавхан тэмцдэг. Ашиглаж байгаа хүнийхээ насыг богиносгодог тийм айхтар хүчтэй техник эндэ. Дүүн ч өөрийнхөө хорон хүчээ гаргахад манай хэд нөлөөнд нь өртөж эхэлнэ. Би яагаад өдөө хүртэл найз охингүй юм бэ гэж Чэн уйлаад л. Гоо болохоор ногооног тэрвэрсэн. Би даалгавраа хийгээгүй байгаа штэ ч гэж яах шиг. Сүнсний хүч нь бага байх тусам нөлөөнд нь их ордог гинэ. Ногооноо хүртэл сонирн болцсон. Эн чинь миний шинэ ертөнц. Та нар яах гэж энд тулдаад байгаа юм гээл бөө юм болж идэл Ван Лин хамгаалалт үүсгэж хорон хүчийг саармагж болдог. Яг энэ үед ах トゥ хоёрын багшийн тухай дурсамж гарна. Үзэгдэл солигдож урт үстэй залуу асууж байна. Багш, та яагаад намайг биш ахыг залгамжлагчаа болгосон юм бэ? Ер нь бол өөрийг нь биш ахыг нь элдний мастер болгосонд өс санаж багшаага хүнээсэн юм байлээ л дээ. Хүч чадал, эрх мэдлийн төлөөг шуналдаа идэгдсэн хүн гэдэг нь энэ хэсэгт тодорхой харагдана. Тулаан оргилдоо хурч дүүн эцсийн цохилт хийх яг тэр мөчид Ван Лин хөдөлгөөс сэмхэн оролцдог. Асар их энерги ашиглаж дайралтыг нь агаарт царцаагаад зогсоочлоо. Тэгэд хүч чадал ялалт тийм чухал юм уу гэж асуугаад хүч гэдэг зөвхөн бусдыг дийлхийг хэлдэггүй юм шүү гэдгийг харуулна. Хорон санаатай гарч бүх хүчээ барж юу ч хийж чадахгүй ялагдлаа хүлээж байгаамаа. Ван Лин элдний мастрын нас богиносж байгааг мэдээд шидэд хүчээр 500 жилээр уртасгаад өгчдөг. Ингээд өвгөн мастер дахин 500 жил амьдарч жинхэнэ залгамжлагчаа тайван хайх боломжтой болж байгаа юм л та. Харин манай Ван Лин бүх асуудлыг зохицуулчаад өөрөө нөгөө л нэг эгэлж ирийн сурагч төрхөндөө буцаад орчт юм а. За ингээд 4-р сизон дуслаа. Таалагдсан бол лайка дараад коммент үлдээгээрэй guys. За бай манайхаа.